За энэ архитектурын согтуурхтай дэмжих тухай хууль хэлцэнэ гэдэг ингэсэн над руу бас хүмүүс яриад маш тодорхой 3 саналыг уулзаж яриад 3 саналыг уламжлаад өгөөч гэсэн. Энэ хуулийн төслийг цаашаа хэлцээд явах юм бол анхаарч тусгах, судлах ажил хийгээрэй гэж. Нэгдүгээрт бол амралтын 2 өдрийг бол архи зарахгүй болгоё. Маш тодорхой саналууд хэлсэн. Тэр сарын 1-ний өдөр, баярын өдөр гэдэг чинь бол тийм байхгүй гинэ. Тэгэхээр амралтын 2 өдөр гэдэг чинь сардаа бол 8 өдөр бол архи зарахгүй байх. Энэ юмыг гаргаж чадвал наадах чинь их том дэвшил болно гэсэн. Хоёр дахь санаа нь бол цэгийн тоо буюу байршил. Энэнийг заавал цөөрүүлэх шаардлагатай. Ерөөсө гараал ухсгээл авчдаг ийм нөхцөл байдал бол буруу юм аа гэсэн. Тэгэхээр цэгийн тоо энэ санаа нь орцсон юм шиг байна шүү дээ. Цэгийн тоо байршлыг нь бол цөөрүүлэх. 3 дахь санаа нь бол цагаар нь хязгаарлаж өгөөч. Одоо шөнө ороос архи зарахгүй байх. Энэ бас энд явах шиг байна. Та нар дахиад сайн нарийн боловсронгуй олгоодох. Улс орнууд янз бүрийн хөгжлийн үе шатанд хүмүүсийнхээ ахуй амжиргаа янз бүр байхад янз бүрийн арга хэрэгэлдэг байсан гинэ. Тэгээд надтай уулзаад хэлсэн хүмүүс бол та энэ 3-ыг бол заавал хэлээд өг. Тэр ажлын хэсгтэрээ хэлээд өг. Шаардлагатай бол бид нар очиод яриад өгье. Энэ 3-ыг боловсронгуй болгох хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн дээр үйлдвэрлэдэг тэгээ өрөөнкөнд хийж өгдөг мөгдөг ийм юмар их ноцолдуул гэлээ. Наад хуулийн чи утгуучраа алдагдана. Дээр нь тэр архив зарсан мөнгнөөс нь аваад буцаагаад тэднийг эмчилнэ гэдэг ийм концепц бол үнцээрээ буруу гэсэн шүү. Та нар маань илүү ухаантай юм чи сайн бодож судлаарай. Баярлалаа.